За би чинь одоо хөлийн зэрэгт бол одоо 1980 онд 6 сард орж ирсэн юм хүн байгаа. Манай аав бол угаасаа батлан болохын чиглэлээр одоо ажиллаж исэн ийм ахлагч хүний хүүхдэлтэй. Тэгээ өөрөө бол одоо хэлчин болъё гэж шийдээд заавал хэл хязгаараар явна гэж одоо аавтайгаа зөрөн барин байж, аав ээжтэйгээ зөрөн барин байж ингээ хэл рүү явсан. Тэгээд одоо хувь зохиолоор бас миний хүсэл биелээд анх одоо 1980 онд Ховд аймгийн Булган сумд их хэлийн одоо ангид томлогдож явахдаа татагдан очиж тэгээд Ярантын заставд одоо алав хаахтын боломж гарч ирсэн. Би Ярантын заставын эвлэн өрөөнд дараагаар ажиллаж хагаад тэгээд хоошоо Орсын зөвлөлт толгойд улсын Москва хотод хэлийн зэргийн командын дээд сургуульд 81 онд явсан. Тэгээд энэс хойш одоо тэтгэврт гарын гартлаа хэл хамгаалах байгууллагатай одоо ажиллаж амьдарч байгаа. Тэгээд 2014 онд тэтгэвртээс авсан. Миний одоо бас би урд нь бол нэлээд олон ангиудаар ажилласан. Миний хамгийн анхны одоо амьдралын гараа бол Доронтын хэлийн 31 дүрөтөрөөс эхэлсэн. За тэгээд дараа нь хэл хамгаалах ерөнхий газрын штабт хэлийн зэргийн штабт ажилласан. Дараа нь 164 дугаар ангийн штабын дараагаар. За тэгээд дараа нь 218 буян тухайгийн шалганы нэвтрүүлэх боомтын штабын дараагаар. За тэгээд тэрний дараагийн томилгоо бол одоо Овс аймагт хэлийн 0245 дугаар ангийн захирагч, Овсын хэсгийн хэлийн бүрэн төлөөлөгчөөр 2002 оны 5 дугаар сард би томилогдож очиж ирлээ. За тэгэл ерөнхийдөө бол буян тухайгийн одоо шалганы нэвтрүүлэх боомт дээр тайван амгалан газар, цагаан цамцтай ингээд одоо гадаад дотоодын зочин төлөөлөгч нартай ажиллаж исэн хүн маань гинтхэн одоо Овсын цэгэр хязгаарт очиод за тэгээд тэр их хэлийн зөрчилтөд одоо тэр их малын хулгайтай за бас одоо байгалийн хатуу ширүүн уур амьсгалтай тийм газар одоо гинт очиход бол бас амьдралын нэг сорил байлаа. За тэгтээ бол намайг одоо хэлийн 0245 дугаар ангийн бие өрөлтгөн за Овсын одоо ард түмэн овсчууд намайг одоо маш сайхан хүлээж авсан. Тэрний одоо буйнд би тухайн ангийг одоо 3 жил гарантай удирдсан. Гэхдээ бол одоо олон сайхан хүмүүсүүдтэй одоо хамтарч сайхан одоо ажиллаж бас миний амьдралын одоо түүхэнд, дурсамжинд сайхан тийм гэгэн мөр татуулсан он жилүүд болгож одоо үлдсэн байт юм аа. За би 2002 оны 5 дугаар сард одоо томилогдож очихдоо бас нэлээд одоо айдастай за тэгээд нэлээд одоо хүлээлттэй ч юм уу тийм байдлаар одоо тухайн отруудыг одоо хүлээж авч илээ. Тухайн үед одоо сайн түр хурандагаас одоогийн одоо баригдын генерал болсон сайн түр дараагаас ажлыг хүлээж авч ирсэн. За өмнө одоо ажиллаж ирсэн миний өмнө ажиллаж ирсэн отруудын дарганаар одоо сайхан хамт олон надад хүлээлгэж өгсөн. За тэгээд юуны өмнө бол Увс нутаг бол байгаль ангаа хувьд их сайхан. За бас одоо хүмүүсүүдийн хувьд бол их сайхан одоо элэгсэг, эвсэг ийм сайхан одоо ард түмэнтэй одоо ажиллах тийм завшаан тохиолдож байлаа. За тухайн үед одоо 245 дугаар ангийн захирагчаар томилогдож очиход миний одоо штабын дараагаар одоо миний онжуу Бабушин сургуулийн нэг курсын онжуу маань Бөндгөөгийн Баярбатад бас надтайгаар нийлж ажиллахаар томилогдож очижсэн. За одоо ардлын дараагаар манай өрчгийн нацагт орж гэж одоо миний сайхан найз бас манай Бабушин сургуулийн миний доотлын курсын найз маань за Содын инкмен тэгээд бас миний сайхан найз бас миний доотлын курсын ийм одоо залуучууд одоо бас нэг баг болж ажиллаж илээ. За түүнээс гадна тухайн үед одоо бас сайхан залуучуудыг бас хэл хамгаалах байгууллага надад томилж өгчээсэн хамтарч ажиллахаар баг байна одоо дандаа залуучууд байлаа. За энд одоо тэр одоо бол хурандаа болцсон байгаа. Магсрын бат сайхан. За манай одоо Сүхбаатар гэдэг хүний нөөцийн дарга. За бас хурандаа болсон.
Наранбаатар гээд одоо бас хурандаа болцсон. За ийм одоо залуучууд бас тухайн үед надтай нэг баг болж очиж ажиллаж исэн. За манай мэдээлэл соёл сурчлагын албанд одоо отхон мөнгө, Эрдэнэ жаргал, за тэгээд манай лувсан юм гэх мэтлэнгийн одоо сайхан урлаг спортын одоо авьяастангууд тухайн үед одоо надтай бас хамтарч ажил нэг баг болж илээ. За хамгийн гол одоо төшиг тулгуур болж исэн хүн хоёр одоо хүний бий бол заавал одоо дурдах хэвээр. За энэ бол одоо юуны өмнө бол миний одоо дарга байсан. Намайг цэрэг Булганы хотор одоо цэрэг байхад миний дарга байсан хоёр дарга маань энэ одоо хөв тохиолоор бас увсын цэнхэр хязгаарт надтай хамтарч ажиллах тийм хөв тохиолсон. За энэ бол одоо Тарван Инкот Санжин Начин гэдэг одоо энэ хоёр том дарга маань тухайн үеийн одоо хилийн зөрчлийг урдсан сэргийлэх, гарсан хилийн зөрчлийг одоо цаг тухайд нь шийдвэрлэх, албаны бэлэн байдлыг сайжруулах, за тэгэл одоо хил хамгаалтыг одоо боловсронгуйлах энэ одоо үүсэд бол маш их одоо хувь нэмэр оруулж миний одоо баруун зүүн гарт талд одоо төшиг толгойлж явж исэн энэ хоёр даргадаа бол бас их баярлаж явдаг. За манай хоёр дарга бол одоо маш их тийм хөдөлмөрч бас одоо би хэдийгээр цэрэг нь байж байгаа дарга нь болцсон байсан ч гэсэн бас миний одоо үг хэлийг авдаг, надад тусалдаг ийм сайхан одоо дарга нар байсан. Маш их нарийн одоо мэдрэмжтэй, бас их нарийн одоо судалгаа тооцоотой хилийн зөрчлүүдийг бол энэ хоёр хүн бол одоо гайхалтай одоо хийж өгдөг. За одоо ийм зөрчил, ийм улиралд гарна шүү. За энэ одоо өдрүүдэд ийм зөрчил удахгүй гарах болно шүү. За ингээд 9-тэй, 19-тэй, 29-тэй өдрүүдэд хулгай заавал гардаг шүү. Гэх мэтлэнгээр ийм зүйлүүдийг одоо надад бас хэлж ярьж өгч ирсэн тухайн үеийн одоо улсын хамгаалтыг удирдах зохион байгуулахад минь одоо ихээхэн одоо төшиг толгуур болж ирсэн одоо бас энд эргэж дурсах зайхан байна. За тухайн үед намайг портретін дараагаар томилогдсон очиж байхад одоо манай хилийн албаны одоо дараагаар бол манай Инкот дарга байсан. Тарван Инкот. За манай Начин дарга бас миний одоо ажил төрөлдөх тусалж исэн. За хилийн албанд одоо Наранбаатар гэдэг одоо тухайн үед ахлах төслөгч байсан одоо хорондоо болцсон байгаа. За тэгээд тэгэхэд тухайн үед Наранбаатар манай одоо дүн шинжилгээний офицераар ажиллаж байлаа. За бас одоо сургалтын албанд манай Содын Инкмэнд, за тэгээд Магсрын Бат сайхан ажиллаж байлаа. Мэдээлэл соёл сурчлагын албанд одоо отхон мөнгө, гэрэл цогт, Эрдэнэ жаргал, лувсан юм гэдэг залуучууд ажиллаж байлаа. За хүний нөөцийн дараагаар тухайн үед одоо Сүхбаатар одоо бас хорондоо болцсон хилэн болгоны газар ажиллаж байгаа. Энэ хүн ажиллаж байлаа. За ард талын дараагаар би түрүү хэлсэн одоо миний дотны найз Үрчгийн нацагт орж ажиллаж байлаа. За энэ нацагт оржтой бас ард талын албанд одоо манай хоёр дорж гэж байсан. Том дорж, жижиг дорж гэж бид нар тухайн үед нэрлэдэг байлаа. Хоёр дорж, нэг нь асид дорж гэж одоо нэг казах залуу байсан. Бас ингэж ажиллаж байсан. За манай Лавга гэдэг барилга орон сууцны албаны дарга байлаа. За тэгээ техникийн албанд нь одоо Батнасан гэдэг нэг залуу ажиллаж байлаа. За гэх мэтлэнгээр одоо энэ одоо ард талын одоо ажлуудад бас манай чадвартай юм хүмүүсүүд ажиллаж ирсэн. Бас миний ажилд нэлээд их одоо төшиг тулгуур болж өгч ирсэн. За тухайн үед одоо бас санхүүгийн дараагаар Баян мөнгө гэдэг одоо залуу дөнгөж хөдөө аж ахуйн их сургууль төгссөн залууг дэслэгч болгоод бид нэр одоо авч ажиллаж ирсэн. Хожим бас одоо хорондоо болоод энэ хил хамгаалах ерөнхий газрын мониторингд одоо хорондоо болсон ийм сайхан залуу ажиллаж байлаа. За санхүүд манай Бум Эрдэнэ гээд Ризма, за Касчнгаар одоо Алтан, Юм сүрэн, за одоо бид нар Жиза гэж хэлдэг да Живзмаа гэдэг одоо бас сайхан одоо тийм бүсгөө. Бид нар одоо тэр тухайн үед бас шинэ баг болж ингэж ажиллаж байлаа. За манай заставын дарга нар бас мундаг сайхан дарга нар байсан. За сайхан залуучууд байлаа. Бас юмыг одоо ялцуулдаг, цагийн байдлын төлөө ажилдаг, хилийн зөрчлийг одоо таслан зогсоох, урдсан сэргийлэх.
дээр бол одоо өдөр шөнөгүй нойр хоолгоо одоо зүтгэж явсан одоо бас хамтран зүтгэж нараа бас дурдмаар байна. Тэгээ одоо миний санаж байгаагаар бол одоо 1-р цэставын дараагаар тухайн үед Нямхүү гэдэг нэг залуу байсан. Дараа нь одоо манай Пүрүд оржлоо болж исэн. За 2-р цэставд нь болохоор одоо Батуулд гэдэг Гомбын Батуулд гэдэг залуу бас ажиллаж байлаа. За 3-р цэставын дараагаар Түмэн насангийн Түмэнгийн Болбаатар гэдэг залуу ажиллаж байлаа. За 4-р цэставын дараагаар Миндойр гэдэг одоо залуу ажиллаж исэн бас манай Баабуршин сургуульд төгссөн. За хожуу нь бол одоо Лавгсрын гэдэг дуранда асар их туршлагатай, асар их аж ахуйч, асар их хөдөлмөрч бас одоо өдөр шөнөгүй одоо хилийн зөрчлийн төлөө тууштай явж чаддаг тийм Лавгсрын гэдэг дуранда байлаа. За 5-р цэставын дараагаар манай Балжинмын Батсуур гэдэг манай Баабуршин сургуулийн төгссөн бас нэг миний анд одоо манай доотлын дүү байлаа. Бас мундаг ажилдаг залуу. За энэ дараа одоо Пүрүд орж манай нөгөө гитар тоглож дуулдаг жижигхэн. Одоо тэр бас тухайн үед бас тэнд 4-р 5-р цэставын дараагаар ажиллаж ирсэн. За 6-р цэставын дараагаар тухайн үед ч одоо ир гэдэг залуу. Одоо Эрдэмтэн доктор өнтер болцсон, хорондоо болцсон явж байгаа. Тэгээ тэр залуу дөнгөж одоо өмнө гоос томлогдож очиад гэр бүлтэйгээ ажиллаж байлаа. 6-р цэставын дараагаар. За хожим бол одоо 7-р цэстав бол 2005 онд хаад 6 онд ч үлээ юунд ашиглалтанд орсон. Тэрний анхны дараагаар нь бол одоо манай яруу найрагч, уран уншигч, нямд орж одоо томлогдож ажиллаж байсан нэг санаж байна. За бэлтгэл цэставын дараагаар одоо миний бас сайхан анд сайжрахын гамболд гэдэг хүн одоо ажиллаж байлаа. Тэр нь бол бас ингээд тухайн үеийн одоо хүмүүсүүд маань бидний одоо их гоё баг болж, бие бинийгээ хайрлаж, түшиж тулаж явсны одоо хүчин тухайн үеийн одоо хилийн зөрчлийг бид нар бас тасан зогсооход ихээхэн одоо баатарлаг байж тээ. За одоогор бол одоо чухам яаж байгаа мэдэхгүй. Биднийг ажиллаж явах үед хилийн зөрчилгүй өдөр гэж ирээсээ байдаггүй байсан. Одоо ер нь л одоо өдөр шөнөгүй л хилийн зөрчил гарч идэг. Дандаа одоо гарч байгаа зөрчил малын хулгай туваагийн талаас орж иж мал хулгаалдаг. Манай аваргууд бас нэгнийхээ малыг тууж хоошоогоо туваад гаргаж өгдөг. За энэ зөрчил бол ерөөсөө за энэгээр гайгуудаа гэж хэлэх ямарч боломж байхгүй. Тэгээ 1-р цэставын асахгүй бүх хөрөнгөний цэставаас ахгуулаад тэгэл увс нуурын төгсгөл мөнгө цэхрийн цэстав хүртэл энэ хэсгээр бол одоо хилийн зөрчил бол ер нь бол их гарч ирсэн. Тэгээ энэ одоо хилийн зөрчилд манай хилийн албаныхан, за манай штаб, за тэгэл ардтал тэр ихгүйгээр бүгд л одоо тэгэл заставынхантайгаа нийлэл тасан зогсоохын тулд өдөр шөнөгүй л одоо явж илээ. Тухайн үед одоо миний жолоочор тухайн үед одоо Бацгод миний бас амьдаа залуу байсан. За хожууна Сэмжид одоо гээд одоо мундаг залуу болсон. Тэгээ энэ хоёртойгоо би ч одоо бас өдөр шөнөгүй л амралтгүй л ингээл явдаг байсан. Тэгээд бас энэ дэлмд хоёр жолоочтой бас их баярлж явдаг шүү. Хайртай шүү та хоёрт гэд бас илчээ. За ингээд бас тухайн үед ч одоо харуулын дарга нар бас нэлээд олон одоо сайхан хүмүүсүүд байсан. Тэгээ харуулын дарга нар маань бас их хичээнгүйлэн одоо тэмцсний одоо үр дүнд бас хилийн зөрчлийг одоо тухайн үед нь илрүүлдэг. За тэгээд одоо таслан зогсоодог юм байлаа. За бас юу буу зэвсэг хэрэглэх одоо зэвсэг хэрэглэх асуудал тэр үед айгүй их олон байсан шүү дээ. Тэгэл одоо Оросын талын бас орж тугаачууд манай ахныг буудадаг. Манай охин одоо бас малаа авах гэж авч үлдэх гэж манай одоо малчид буу зэвсэг хэрэглэдэг. За манай хилчид ч одоо эцсийн мөчид одоо хүний малыг одоо алдчихгүй тулд зэвсэг хэрэглэдэг. Одоо хуулийн дагуу ийм асуудал бол одоо маш их байсан. Тухайн үед одоо хилийн зөрчлийн улмаас хүний амь нас эрсдэжсэн асуудууд олон байгаа. Хилийн зөрчил, хил зөрчигч нар тэр тусмаа одоо тугаачууд бол нэлээд олон тугаачууд одоо бас баригдаж, шархтаж одоо 9 жорын л одоо юмнууд болж ирсэн. Ер нь бол яг тухайн үед 2002-оос хойших тэр онуудад би 2005 он хүртэл ажилласан тэр жилүүдэд бол ер нь усын цэнхэр хязгаар ялангуяа Монгол улсын
хил дээр бол одоо буу зэвсгийг одоо хэрэглэх асуудал бас хэцүү байсан юм уу яа. Одоо бол юм сайхан болсон гэсэн, хилийн зөрчил байхгүй болсон гэсэн. Тэр бол одоо сайн асуудал. Энэ бол одоо хилчдийн ажил хөдөлмөрийн үр дүн гэж ингэж үзэж байна. За тухайн үед одоо энэ их одоо хилийн зөрчлийг одоо таслан зогсоох, за энэ их одоо буудалцаан, энэ их одоо малын хулгайтай тэмцэхэд бол бас манай харуулын дарга нар бол одоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэжсэн. Тэгээ энэ одоо харуулын дарганаас одоо би бас бүгдийг дурдж чадахгүй бах. Одоо бас 20 жилийн өмнөх дурсамж ярьж байгаа учраас. Тэгтээ одоо бас ганц хоёр улсуудын одоо миний одоо ухаанд байна. Тэгээд жишээлбэл одоо би Батцух гэдэг одоо миний нэртэй амьдаа байлаа. Мандаг хүн. За энэ хүн маань одоо бас тухайн үед одоо харуулын дараагаар ажиллаж байсан. За тэгэл даваа гэдэг одоо нэг бас домог болсон л одоо харуулын дарга да. За тэгэл Эрдэнэбаатар гэж харуулын дарга байлаа. Лавг самбуу гэдэг нэг тийм мондөг залуу байлаа. Бас одоо оны аврам аврагч одоо олон удаа болж илээ. Өсөх жаргал гэдэг бас нэг мондөг сайхан сэргэлэн залуу харуулын дарга. За тулаг тогтох гэдэг бас манай алдартай биеийн жоохож бэлчээрэн том одоо мондөг хүн байлаа. За Алтууи гэдэг одоо бас мондөг тэмгэл зур сайхан харуулын дарга байлаа. За манай Бадрах гэдэг одоо мондөг сайхан бүх шиг одоо том биетэй нэг тийм хүн байлаа. За Болд гэдэг бас мондөг залуу байлаа харуулын дарга. За Баяр Магна гэдэг одоо бас нэг нэлээд олон хүүхэдтэй бас орос хэл мэлийг бие дагаад сурчдаг, их оролдлоготой, их зүтгэлтэй тийм харуулын дарга байлаа. За одоо Увс аймагт одоо бас алдартай байсан Баян Очир гэдэг мондөг дарга байлаа. За бас Нандин Эрдэнэ гэдэг нэг залуу байсан шиг санагдаж байсан тэр санаж байна. За гэх мэтлэнгээр ер нь бол манай одоо харуулын дарга нар маань тухайн үед бол бас одоо их одоо хилийн зөрчлийг таслан зогсоохын төлөө нөгөө хүн хэдэн бор хилчтэйгээ одоо аав ээжийнх нь оронд аав ээж болохын төлөө нөгөө хэдэн ах тундлага мордыг маань одоо тордохын төлөө нойр хоолгүй л одоо зүтгэжсэн хэдэн сайхан харуулын дарга нар одоо байдаг. Би одоо зарим нь одоо бас тулгамдаад санахгүй байна. Сансныг одоо хэллээ одоо уучлаарай. Тэгээ бас энэ хамтран зүтгэжсэн харуулын дарга нартаа, заставын дарга нартаа бас одоо гүн хүндэтгэл одоо үзүүлж байна. Та бүхнийгээ дурсах одоо сайхан байна гэж ингэж хэлмээр байна. За тэгэл ерөнхийдөө манай отряд бол бас урлаг спортоор бол тухайн үед нэлээд одоо хүчрхэг баг бүрдсэн тийм байсан. За миний одоо бас хамгийн их бахархж явдаг зүйл бол маш их гоё одоо манай урлагийн баг байсан. Тухайн үед одоо Монгол улсын соёлын дөрвөөний ажилтан Лувсан ям, за тэгэл Эрдэнэ жаргал, Отгон мөнгө, Сумья гэдэг одоо мундаг дуучтай. Манай овсрын чирээс бүгдээрээ дууч хардсан юм шүү дээ. Концерт тоглох гэхээр бүгдээрээ дуучин болчих гээд ирсэн хэцүү. Тэгээд ер нь бол урлагаар их мундаг байлаа. Тухайн үед одоо аймгийн театрт манай ангийн концертыг үзэх гээд одоо хүмүүсүүд 2-3 өдөр очрлож дугаарлаж ирсэн би одоо санаж байна. Гайхалтай одоо сайхан уран бүтээлчэд гайхалтай сайхан уран бүтээл тавьж ирсэн. За энэ одоо манай ангийн концертыг одоо бас сайхан одоо болгоход бас тухайн үед аймгийн одоо хөгжим дараамын театраас бас бидний тусалцаа үзүүлдэг байлаа. Одоо манай хил хамгаалалт ерөнхий газрын хэдэн зэргийн дуу үжгийн жуулгад ажиллаж байгаа продюсер маань тэр үед одоо юуны офисын театрт одоо ажиллаж байсан. Тэгээ манай хэдэн залуучуудтай бас нийлээд одоо концертын тоглодог, найруулдаг одоо тийм сайхан байлаа. За бид нар одоо хөдөө застав харуулуудаар мэдээж ирэх одоо байнга тоглолт хийж явдаг. За тэрнээс гадна одоо цэрэг татдаг байсан одоо газрууд Ховд аймагт очиж одоо урлагийн том тоглолтууд хийж явж байлаа. Бас үзүүлэх тоглолтууд одоо хийдэг байлаа. Бас одоо янз-янзын одоо карата, марата, жагсаал магсаалын одоо тийм юмнууд хийдэг байлаа. Тэр нь бол гар сэтгэл нийлсэн маш гоё тийм хөдөлмөрч одоо тийм хамтолонтой бас ажилласан. За спортын бол одоо нэлээд сайхан гоё багтай байсан. Сайхан волейбол тоглодог хэдэн сайхан залуучууд байлаа. Одоо тэр волейболчин залуучуудаас маань зарим нь хөгжмийн салаанд байсан нөгөө
өндөр зөвлөгөө хожим одоо дид торондоо болцсон Батцэрэг байлаа. За тэгэл манай нөгөө спорт заалны нөгөө зохион байгуулагч, биеийн дамирын зохион байгуулагч одоо бас нэр нь марцчихжээ зөвлөгөө. Гэх мэтлэнгээр манайх энэ спортоор бас волейбол сагсаар бас боломжийн одоо үздэг тийм одоо хамт олон байсан. Тэгээд энэ одоо хамт олныг бас 3 жил одоо удирдсандаа бас би бас бахархаж ийм сайхан хамт олонтой ажилласнаа одоо байнга дуусах одоо юм дуртай. За тухайн үед одоо их манай увс нутагч нь хүүтэн за тэгэл одоо хэлийн зөрчилтэй их тэгээд ачаал ихтэй учраас бас одоо манай хүн эмнэлгийн алуу гэж нэг сайхан алуу байдаг байсан. Тэр нь албаны одоо дарга бас их чадвартай одоо хүн байлаа хошууч өндгөөгийн Батторж гэдэг. За тэрний доор одоо Мэдгмаа гэдэг эмч байлаа. За Соёлоо гэдэг нэг бас залуу охин байлаа. Тэгээ эдгээр маань одоо ингээл бас одоо хэлийн застав харуулуудаар явна. Нөгөө хилчин дайчдын одоо эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэн. За бас тэгэл одоо нөгөө өвлийн хүүтэнд чинь гар хөл нь хайрагдчихна. Тэр болгоныг одоо эмчлэн, соёлн тэгээд анги одоо дээрээс нь ангийн одоо эмнэлгийг одоо сайхан гоё байлгах. Энэ одоо үйлсээр одоо манай хүн эмнэлгийн алуу Батторж дарахтай хүн эмнэлгийн алууныхан бас мундаг гоё ингэж ажилдаг. Ийм одоо байсан. Би бас одоо тэргээр их бахархдаг. За одоо тэгээд Батторж Мэдгмаа хоёрыг яахлаа нэг өнгөө санаанд ороод болдгүй. Гэхдээ одоо тэр үнийг ярилтаач шүү дээ. За бас манайх тэр их одоо ачаалал, тэр их хөдөлмөр, тэр их халуун хүүтэнд одоо ингэ явж байгаа хүмүүсүүдийг одоо халуун хоол ундаар үйлчлэх одоо яг л одоо гэртээ байгаа юм шиг тийм сайхан мэдрэмжийг төрүүлэхэд одоо манай ард талын алуу бол бас маш их сайхан одоо ажиллаж ирсэн. Одоо тухайн үед одоо үрчийн нацагд орж гад манай одоо сайхан анд маань энэ бүх ажлыг одоо сайхан зөвшөөрүүлсэн юм байсан. Тэгээ одоо манай их сайхан гоё тогооч нар одоо хоол ундыг сайхан хийдэг тогооч нар байлаа. Одоо Бямба гээд Жимс, Ванку за тэгээд Цэвэн гээд одоо талхчин, Минсэл гээд ингээд. За тэгээд одоо тэр манай нэг саун бид нар нэг саунтай бас нэг халуустай зэргийн халуустай байсан. Тэр юмыг одоо жин том болтнууд авч явдаг. Төмрөө гээд нэг бүсгүй байлаа бас. Тэгээд ерөөсөө хүн болгон өөрийнхөө одоо ажилд эзэн болдог ийм сайхан одоо хамт олон байсан шүү. За тэгээд манай жолооч нар гэж одоо бас хүндийг дандаа нугалж авдаг. Тэр их цастаа, тэр их зудтаа хэлийн застав харуулуудад одоо хүнсийн тээвэрлж өгдөг. За тэгэл цэрэг тээврийн ажиллагаа байна. За тэгэл юм болгонд л одоо зүтгэж явдаг нэг хэдэн сайхан жолооч нар байсан. За би түрүүн бас хэлсэн миний жолоочоор ажиллаж исэн Батцүх, тэгээд Сэмжид байна. За тэгээд Гэлэнхүү байна. За муу Эрхэнбаяр маань байна. За Батхүү байна. Төмөрбат байна. Баатар зоригт байна. За Батбаяр гээд залуу байлаа. Алтан гинж гэж одоо ийм одоо жолооч нар маань тухайн үед бол бас бидний бүхэл одоо ард талын хэцүү хүнд ажлуудыг одоо бас нугалж өгдөг. Машин техниктэй эзэн болж чаддаг. Ямар ч одоо тохиолдолд одоо машин тэргээ ажилуулж явж чаддаг. Ийм сайхан залуучууд одоо бас бид нартай хамтарч ажиллаж ирснийг бас энэ ташрамд одоо бас дурсахад сайхан байна. За би нэлээд олон одоо юм ярьлаа. Гэхдээ энд одоо бас зарим улсуудын нэр дурддаг бол уучлаарай, тулгамдж байна. Тэгээд одоо санаанд орж ирсэн улсуудаа л хэллээ шүү. Тэгээс олон сайхан улсуудад би их баярлснаа одоо бас илэрхийлэх ийм шаардлагатай байна. За тэгээд гой дурсамжууд бол их байдаг. Одоо энэ тэр болгоныг одоо энэ богино цагт одоо багтааж ярих боломж байхгүй. Тэгээд нэг дурсамж хэлэхэд бол 2000 одоо хэдэн он билээ дээ. За ямар ч хэлсэн юуны мөнгө захирын заставыг бид нар өвөл 12 сар түлээж авчихсан. 12 сарын 1-нд одоо бид нар яваад 12 сарын 2-нд одоо тууз муу цайчна гэдэг. Тэгэл энэ аймгийн төвөөс баахан барилгын одоо тэр хүлээж авах комисстой нийлээл ингээл яваад. За лувсны юмтайгаа одоо бас ганц хоёр дуу модуулдаг улсууд бас надтай хамт явжсэн. Тэгээд давстын
сумын одоо ард талд нэг орой бид нар зогсоод нэг гадаа жоох ярилцаад арц марц уугаад мэдээж ирэх бас нэг 100 татаад тэгээд байж байгаа за лууя нэг ганц сайхан дууд дуулаач хаа гэсэн. Лууя нэг гоё дууд болд юм аа. Тэгэл за энэ ч яста гоё дуу байна гэл. Тэгжээс нөгөө улсуудад бүр таалагдчихэ. Нөгөө натаа хамт явжсэн улсууд. Тэгэл ахаад нэг зогсоод нэг бийцсэн чинь бацхурандаа нөгөө гоё дууг нэг дуулвал ахаад нэг сонсомоор байна гэдэг. Тэгээд лууя маань ахаад дуулаад. Тэгээд үндсэндээ бол хөлийн цэстэ хар нүдэн бүсгүй гэдэг энэ дууг хамгийн анх одоо бас одоо дуулж Монголын ард түмний сонирт хүрэхэд гаргаж ирсэн хүн бол манай Лувсан юм байгаа. Тэгээд тэр чинь одоогоос 20 гаруй жилийн өмнө хил хамгаалалт байгууллагын 70 жилийн хойгоор одоо энэ дууг ард түмний хүртэл болгоё гэж одоо би амлаад тэгээд дотродын дарга нарыг уриалаад тухайн үед дотродын дарга нар 100 мянган төгрөг өгсөн шиг санагдаад. Тэгээ бид нар нэг клип хийгээд тэгээд Монголын ард түмэнд одоо 70 жилийн бэлэг болгож манай дотродоос одоо гаргаж хөлийн цэцтэй хар нүдэн бүсгүй гэдэг дууг одоо ард түмний сонорт төрөжлээ. Тэгээ нэг клип хийсэн бас одоо гоё хөрхөн клип болсон. Одоо тухайн үеийн одоо техник технологи нь бас жоохон хоцрогддог байсан шиг байна. Тэгээд удаачгүй нэг жил гаруй дараа ч үл 2 жилийн дараа Ласлын Болдбаатар одоо бас манай өтрөд дээр ирж энэ дууг одоо мэрэгжлийн хүний хөв төвшөнд одоо дуулъя гэж одоо Лувсан ямаас зөвшөөрөл авсан шиг л. Тэгээд лууя бас зөвшөөрөөд тэгээд энэ дуу ахаад одоо 2 дахь удаага мэрэгжлийн хүний дуучнаар дуулуулад тэгээд энэ клипийн манай ангид дээр аваад тэгээд бас нөгөө 5 дугаар став Боршогийн став дээр тэр зураг авалт юмнуудыг хийжсэн. Бас нэг юм сайхан дурсамж байдیں۔ Тэгээ одоо өнөөдөр хил хамгаалалт байгууллагын 90 жилийн болж байна. Энэ 20 жилийн өмнө одоо Монголын ард түмэнд энэ хөргсөн манай Лувсны минь хөргсөн хөлийн цэцтэй хар нүдэн бүсгүй гэдэг юм дуу ингэж гарч ирсэн түүхтэй. Тэгээ энэ түүхийг Лувсны мэдээж ярихгүй бах. Би одоо амьд юун жишээ одоо юм хүн учраас би бас энийг энэ дэлгэмд бас хэлчихье гэж ингэж бодож байна. За тэгээд дурсаад байх юм бол зөндөө сайхан дурсамжууд их байна. Хэцүү үеуд ч бас бидэрт байсан. Хөлийн зөрчилтэй хэцүү үеуд ч байлаа. За бас одоо сайхан баяр жаргалтай үеуд ч байлаа. Тэр үйлгэнд л одоо манай хамт олон хоёргүй сэтгэлээр одоо сайхан зүтгэсэн. Тухайн үед бид нар одоо нийгмийн асуудал хамгийн бас голд тавьж илээ. Тийм хөлийн зөрчилтэй байсан боловч бид нар бас сайхан орчинд одоо амьдрий гэсэн тийм одоо ихтгэл үнэмшилтэй байсан. Бүх заставуудаа одоо тогтчуулаад алуудуудаа дааж авч тогтчуулаад бүх харуулуудаа сайхан тогтчуулаад ингэж ажилласан тэр үед байгаа. Яг миний тэр ажиллаж байх үед бол бас Америкийн нэгдсэн улсын цэргийн одоо холбооны Харрис гэдэг холбооны одоо шинэ техник одоо орж иж илээ. Тэрүүнийг одоо зарим заставуудад байршуулж манайхан суралцаж нууцлал өндөр нууцлалтай юм одоо радио станцтай боллоо гэж баярлаж байсан үе одоо сайхан байна. Тэгээд одоо манай холбооны Лувсан зэрэг гээд манай холбооны дарга байсан тийм ээ. Цэвэн дэд турандаа бас мартсан биш тийм ч нэрэ холбооны дарга нар. Тэгээд энэ хоёр маань одоо бас мундаг одоо ажилтдаг холбоог бас одоо сайжруулахад буюу мөнчих одоо зүтгэл гаргасан юм байдیں۔ Тэгээд би нэг хөлийн зэрэгт нэг тухайн үед одооных шиг байсангүй одоо тэр тухайн үеийн дарга нар чинь ингээд танилцуулга хийхдээ газрын зургийнхаа өмнө зогсож байгаа л нөгөө модон укаск барьж байгаа л тэгэл одоо хөлийн цагийн байдлаа өөрөө ярьдаг байсан. Тэгээд нэг би хинд Лувсан зэрэг хэлсэн. Лувсан зэрэг одоо тэр үеч бас бүдүүлэг байж тээ. Хошгоо чи хоёлаа энэ би нэг компьютер ашиглаж танилцуулга хиймээр байна. Тэгээд би ингээд ярьж байхад ингээд тэр улаан тугмууг ингээд нисч орж ирдэг. За одоо PowerPoint-ээр ярьж байсан. Тэгэл одоо энэ хөлийн тухай ярихлаар тэр нь ингээд ярьж идэг ийм юм нэг хийгээд гэж хөөгээд нэлээ хоёлаа ярилцлаа одоо ингээд орчин үеийн техник технологиг хоёлаа хэрэгжүүл яхаа. Чи энийг хийж чадах уу гэсэн. За би тавралтаа даргаал гэж. Тэгээ явсан. Тэгээд тэр нэг сарын дараа нөгөө чи надад танилцуулдаг шүү. Дараа ингээд цагийн байдлыг хөлийн юуны одоо отродын танилцуулгыг хөлийн цагийн байдлыг ингээд хийчлээ одоо болох уу гэд. Тэгээ нэг үтсэн ч янзын хийж одоо тухайн үеийн л одоо техник технологийн одоо шийдлийг л одоо өндөр сайхан ашигласан л байсан.
Тэгээд тэр үнийг одоо турших тийм боломж басныг гарч ирсэн л одоо бас энийг ярих шаардлагатай гэж үзэж байна. Тэгээд одоо луу хэнийг л усан зэрэнгээ бас нэлээд магтан дуулаад тэгээд байжсэн чинь нэг өдөр гинтхэн хилийн зэргийн ставын нэг оператив жижигэр ярьж байна. Над руу өрөөндөө суужсэн өглөө байсан. Бац хурандаа юу л гэж тийм аа л гэсэн чинь. За хурандаа одоо ингээд 10 минутын дараа ч юм уу 15 минутын дараа онгоц буух гэж байна. Сүндүү генерал очиж байгаа. Хилийн зэргийн командлагч. Тэгээд одоо та тэр хүнийг тосч аваа гэж. Би бас жоохон юу яагаад нэгдүгээр гинт цочирдаад хоёрдугаар бас жоохон уур үрээд. Чи юм одоо ер нь бас яасан үүдгүй ирүү чи жоохон өмнөхөн хэлж болдгоо манайч анги мэн жагсаж хүлээж авд юм байгаа үстэй. Гэсэн чи цэргийн хүн тушаалаар яддаг штэ дарга. Яг 15 30 минутын өмнө л одоо хэлгэсэн. Тэгээ хоёр утгарыг дуудаад за хоёр утаа ийм болж байна. Чи ангиж жагсааж тэгээд би давхиж очиод сүндүү генерал гинтийн шалгалт хийхэд. Тэгээд тухайн үед одоо чинь 2002 онд намайг томилчаад тэр чинь 4 он хавцаа авчихсан юм шиг байгаа юм. Тэгээ одоо тэр ажлын үр дүн гинтийн шалгалтаар шалгаж ирсэн. Сүндүү дараач амар ш бас л. Тэгээд нөгөө хажуудаа ирээсээ хүн байхгүй ганцаархан тавьж орж ирсэн. Хажууд ямар ч одоо тийм хүн байхгүй. Тэр чинь одоо айгүй өндөр нууцтай орж иж шít. Тэгээд манай би үрдхэн жагсаал хүлээж аваад тэгэл одоо бид нар чинь бужигч байгаа учраас нөгөө балганы зэрэг үчгэлэг болж байгаа юм чинь. Тэгээ бужигнаал одоо жагсаал одоо туг давцэг болоод би бас даргаыг тэнд нэг жоохон удааж яж нааш анги руу авчирж ирэхгүй бол Баяруудын турандаа тэнд ставан дараа тэнд чинь амжихгүй шít. Тэгж байгаа нэг юм ирлээ тэгэл анги хүлээж аваад сайхан боллоо. Ер нь манай хамт олонч бас сайхан жагсцсан. Сүндүү генерал тэр туган дээрээс ахгуулаад доошоо яваад тэгэл бүх хүмүүсүүдээс нөгөө юу мэдлэгийн шалгаж асуугаал. Одоо жагсаал гэж юу юм те. Улсын ил хамгаалт гэж юу юм. Хилийн манаа гэж юу юм гэл одоо жишээлээ тэгэл асуу шít. Манай аваргууч бас тачинт яриуж байна. Тэгсэн их сэтгэл өндөр тажгүй байна гэдэг. Тэгээ явж байгаад нэг хар гаргаад нэг өнгөө гарсан юм. Тэр ч одоо хилийн зэрэг даяар тархсан өнгөө шүү дээ. Одоо та нар мэддэг ч юм болов мэддэг ч бол хар гар бацсан хар гар гээд өнгөө. Тэгээ тэр нөгөө нэг улаан одоо манай тэр техникийн байр өгдөг шүү дээ. Тэгээ тэр техник гаражын тэнд нэг бах мод хураацдаг гэсэн. Тэгээ тэр модон дээр модны хажуугаар явж байхдаа би одоо нөгөө миний зөвлөлийн гişүүдтэй хамт явжсэн. Тэгэл за чи модоо бэлдсэн бацгүй харин тэ өвлөжилтийн модыг ерөнхийдөө бэлдсэн байгаа даа гэл танилцуулал явжсэн чинь зогссон. Тэр юу вэ бацгүй гэлтгсэн. Энэ модоо даргаал. Тэгсэн чинь гойгүй модонч модл байна л да. Тэр нэг юм юу вэ гэдгсэн. Ингээ харсан чи нэг гар ингээ гоцоцсон. Тэгсэн чинь тэр нөгөө юу яач. Нэг цэрэг тэр жагсаалаас болтуулаад тэр модон дотор явж хөвтөлцсөн чи нөгөө нөхөр тэнд унтаад өгч. Унтаж өгөхдөө харин гараа ингээд модноос тийш гоцоолгоод утгсан байдаг. Тэгээд гаргаад ирсэн чинь нэг үзлий юм байт юм байгаа. Нэг юм цэрэг чи өмд нурагдсан. За тэгэл одоо яста бүс мүсч байхгүй. Тэгээд сүндүү генералаар яста алуулт юм байна тэн дээрээс. Чи амтны хөвгтийг ингэж авч явлаа чи хэлбэрдлээ гэж намаач. Тэгээд яг нэг тэгж фактлуучгаа тэгээд орж ирээд нөгөө танилцуулга сонссон. Тэгээ би тэр танилцуулга сонсох гэж явж хавдуураад яваад гэл. Тэгээд тэр танилцуулга сонсоод тэн дээр бол одоо үнэхээр бол айгүй өндөр очгоо авсан. Тэр бол хэний хүч байсан бэ гэхээр манай одоо холбооныхны хүч байсан. Цэвэн лусан цэрэг маань одоо тэрийг бол үнэндээ тултал нь хийсэн байсан. Тэгээд одоо хилийн зэргийн одоо командлагч айгүй өндөр үнэлэмж өгөөл. Ер нь бол энэ хүмүүсүүд нь одоо сайхан ажиллаж байгаа юм байна. Тэгээд сүүлд нөгөө тэр чинь нөгөө хилийн зэргийн штаб чинь тэр тим танилцуулга хийгдэг байсан юм байл л да. Тэгээд тийм одоо танилцуулга хийсэнгүү мэйсэнгүү гэд нөгөөдүүлийг бас жоохон багталсан юм шиг байна. Тэгээд тэр бас их одоо сайхан тийм одоо үйл явдал болж илээ. Би ягаад энийг дурсаж байна вэ гэхээр тэр ажлыг бол тэгж хариуцдаг. Одоо тэгээд юмны төлөө тэг зүтгэж чаддаг. Тэгээд би одоо лусан зэрэг одоо тухайн үед бол тэгж гайхалтай гоё юм ин. Хилийн зэргийн командлагч нарыг тийм өндөрөөр үнэлнэ гэж одоо бас бодож байгаагүй. Тэгээд энэ өгдөхнөр бол бас бахархаж явд юм аа. Ингээд манай хамт олон бол одоо сайхан хамт олон. Одоо ч гэсэн би одоо овсынхаа ард түмэнд хайртай байнга дурсаж явдаг. Санаанаас гардаггүй.
Зарим онгойг энэ ч удаа дурсаж явна. Тааруухан удаа хэцүү байсан юм маш дурсаж явдаг. Тэгтэл миний сэтгэлд бол халуун дулаан бүлээн сайхан одоо тийм дурсамжууд одоо үлдсэн ийм он жилүүд байсан. Тэгээд одоо нийт ангийнхаа хамт олонд надтай хамтарч мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүст офицер ахлагч нартаа одоо чөлөөнд байгаа бэлтгэл офицер ахлагч нартаа тэдний одоо арга гэрийнхэнд намайг таньдаг офицеруудаа 0245 дугаар ангаар тухайн үед хөвглөж хамтран ажиллаж байсан бүх хүмүүстээ хүндэтгэн одоо мэхийя та бүхэндээ маш их баярлаж явдаг шүү. Тэгээд гар сэтгэл нийлсэн сайхан хамт олон бол юу ч хийж бүтээж чаддаг. Ийм одоо юм гэдгийг би одоо 245 дугаар ангид ажиллаж байхдаа одоо мэдэрсэн сайхан хамт олон. Сайхан хамт олон намайг бас сайн даргуулах туршлагаж байхад маш их одоо нөлөө үзүүлсэн. Намайг бас хүмүүжүүлсэн хамт олон гэж би ингэж бодож явдаг. Тэгээд та бүхэндээ хил хамгаалалт байгууллагын 90 жилийн он одоо баярын мэндчилгээ дэвшүүлье. Сайн сайхан бүхний хүсэн өрөө эрүүл энх одоо байхыг одоо өрөөё.